тогтоолтын үндсэн процесс: тогтоох, хадгалах, сэргээн санах, мартах. Хүн өөрт ирсэн мэдээллийг тогтоодог ба тогтоосон зүйлээ хадгалдаг. Хадгалсан зүйлээ сэргээн санаж, мөн өөрт хэрэгцээгүй зүйлээ мартдаг байна. Ой тогтоолт сайтай байх нь ухаантай хүний нэг шинж мөн. Ой муутай байх нь амжилттай суралцахад саад болдог. Хүүхдүүдээ, ой тогтоолтын дасгалуудыг ажиллаж, оюун ухаанаа хөгжүүлцгээе. Хичээлийн зорилго: зурган мэдээллийг анхааралтай ажиглаж, юмсыг хурдан мэтлэн цээжилж, ой тогтоолтоо хөгжүүлнэ. Сурах бичгийн хуудас 88. Дасгал 1. Ажиглаж анхаарч хараарай. Тулгаа найзынхаа хөргийг зуржээ. Зургийг анхааралтай ажиглаж, тулгаа зурсан зурагтаа хэдэн алдаа гаргасныг олоорой. Алдааг зурган дээр тэмдэглээрэй. Тулгаагийн зурсан зургийн алдааг зөв болсон эсгээ шалгаарай. Тулгаа нийт 5 алдаа гаргажээ. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 88. Дасгал 2-ын А. Зургийг сайтар ажиглаарай. Зурагт байгаа зүйлсийг 2 минутын дотор тогтоож аваад, дараа нь арын хуудас дахь дасгалыг ажиллаарай. Сурах бичгийн хуудас 89. Дасгал 2-ын Б. Дасгал 2-ын зурагт байсан зүйлсийг өнгөөр ялган будаарай. Хариугаа тулгаарай. Машин, бөмбөг, цэцэг, шувуу, нохой эдгээр зургийг будсан байна. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 89. Дасгал 3-ын А. Зурагт Алимагийн гэрээг зуржээ. Зургийг өнгөөр ялган будаарай. Сурах бичгийн хуудас 89. Дасгал 3-ын Б. Алимаа охин гэрээ цэвэрлэжээ. Цэвэрлэгээний дараа ямар өөрчлөлтүүд гарсан байна вэ? Өөрчлөлтүүдийг доорх зураг дээр тэмдэглээрэй. Хариугаа тулгаарай. Цэцэгний хажуу талын аяга байхгүй болсон байна. Ширээний бүтээлэгний хээ өөрчлөгдсөн байна. Сандлыг босгож тавьсан байна. Цонхны тавцан дээрх цэцгийг өөрчилсөн байна. Ханан дээрх зургийг тэгшлэж тавьсан байна. Дэрийг буйдан дээр тавьсан байна. Мөн чихмэл бамбуушийг буйдан дээр байрлуулсан байна. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 90. Дасгал 4. Зургийг 1 минутын хугацаанд сайтар ажиглаарай. Дараа нь асуултад хариулаарай. Эдгээр асуултанд зөв хариулаарай. Асуултын хариултыг тулгаарай. Зурагт хэдэн хүн байсан бэ? 5 хүн. Шалан дээр суусан хүүхдүүд юугаар тоглож байв? Шоо. Хананд юу өлгөөдөө байсан бэ? Цаг. Эмээ юу хийж байсан бэ? Ном уншсан. Ээжийн гарт юу байсан бэ? Бялуу. Тодхон содхон хоёрын хинэн тоглож байсан бэ? Содхон.
Аав нь сахалтай байсан уу? Сахалгүй байсан уу? Сахалтай. Асуултанд амжилттай хариулсанд баярлалаа. Сурах бичгийн хуудас 90. Дасгал 5. 1 минутын хугацаанд дөрвөлшнүүдэд ямар дүрсүүд байгааг тогтоож аваарай. Дараа нь арын хуудасны дасгалыг гүйцэтгээрэй. Өмнөх дөрвөлшнүүдэд ямар дүрсүүд хэрхэн байрлаж байсныг сэргээн санаад доорх дөрвөлшнүүдэд зураарай. Хариугаа тулгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 90. Дасгал 6. Хажуугийн зургийг сайтар ажиглаарай. Зурагт байгаа зүйлсийг 2 минутын дотор тогтоож аваад арын хуудсанд байгаа дасгалыг ажиллаарай. Өмнөх хуудасны зураг, энэ зураг хоёр юугаараа ялгаатай байна вэ? Ялгааг зураг дээр тэмдэглээрэй. Мөн тайлбарлаж хэлээрэй. Зураг бүхэлдээ эргэсэн байна. Нар өөрчлөгдсөн байна. Цасан хүний малгай өөрчлөгдсөн байна. Цасан хүний барьсан хурц өөрчлөгдсөн байна. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа. Сурах бичгийн хуудас 91. Дасгал 7. 1 минутын хугацаанд хэд дэх нүдэнд ямар зураг байгааг тогтоож аваарай. Тогтоосон зургуудаа доорх үснэгтийн нүдэнд зөв нөхөж зураарай. Өөрийгөө шалгаарай. Дасгалыг амжилттай гүйцэтгэсэнд баярлалаа.